наадтай маань хамаахтай. Тийм билээс нэмэр хэрэгтэй. Чинаагаар зогсоод олзаа. Энэ зогсоолуудаар бас камерын системийг бий илүү нэмж суурилуулна л гэсэн. Үзэгчдээ та бүхэн харж байгаа бах. За хатуугаар хэлэх юм бол энэ бол Монгол хүний муухай зан. Ингэж хэлдэг учир нь за зөвхөн би төлбөр төлөхгүй байвал би л болж байвал гэсэн Монгол хүний за муухай зан. Угтаа бол за нийтийн эзэмшлийн за энэ авц зогсоолуудын сайжирч тоо нэмэгдэж эрхэх холбоо сайжрах юм бол за төгжрлийг буурна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг. Энэ ч утгаараа нийслэлээс за энэ мэт ухаалаг зогсоолуудыг үе шатаагаар нэмэгдүүлж байгаа. Гэтэл хаалтан дээр дугуйгаа гаргаад тавьчихдаг энэ мэт жолооч нар байсаар байх юм бол за нийслэлд хэдэн мянган ухаалаг зогсоол одоо байгуулагдаад төгжрөл буурахгүй юм аа. Энэ ухаалаг зогсоолыг зориултын дагуу ашиглахгүй юм уу? Ийм байх ийм билээс нэмэр хэрэгтэй. Тэгвэл ийш тулгаа тавьчаад энд одоо ямар сай үлдээж байгаа юм? Ийм хөгийн юм байж болохгүй шүү дээ. Энийг зориултын дагуу ашиглаж үлдээ өгнө. Эрэгтэл юм байсан. Тий. Цагийн төлбөр нэг юм мэдээгүй юу? Мэдээгүй. QR-ыг уншуулдаг юм байна л да. Тийм QR энэ дээр зогсоод QR-ыг уншуулаад тэгэл энэ ихтгэх юм билээ л дээ. Би наач төр тавьж байгаа юм. Би чамтай ярихад ямар цаа алга. Чинаагаар зогсоод олзаа. Зориултын дагуу Яаж? энэ хаалтыг нь босгох төлбөрийг Анх нь хөөе би хаалтыг босгоогүй шүү дээ. Юм буулгах гэдэг байна. Наадтай маань хамаахтай. За нийслэлийн засварын загсамжаар авц зогсоолын стратеги төлөв бол батлагдсан 2025 оны 9 сард. За энэ стратеги төлөвлөгөөний хүрээнд манай компанид Улаанбаатар хотын авц зогсоолын менежмент хэрэгжүүлэгч хийгүүр бол бүрэн шилжиж ирсэн. Өмнө нь бол замын хөдөлгөөний өдөр хариалагддаг байж бод. За үүнээс хойш бид бүхэн хоёр янзаар авц зогсоолыг бол төлөвлөж байгаа. Нэгдүгээрт бол дандаа зам дагуух нэгдүгээр зогсоол буюу одоо энэ та бүхний нүдэн дээр харагдж байгаа Чингис хааны музей, энэ сонгуулийн ерөнхий хорооны үүдний зогсоол, хүүхдийн зуугийн зогсоол гэх мэт энэ зогсоолууд нэгдүгээр нэ мөн замын хажуугийн хаалттай барьертай хаалттай зогсоолууд ийм хоёр төрлөөр зогсоолын шимэд хэрэгжүүлж байна. 21 зогсоол хийчлээ гэж мэдээлэл өгч байсан. За үүнээс он дуустал бол нийт 33 зогсоол одоо орцсоо явж байна. За энэ бүхэн бас иргэдийн эсрэг маш их тулгарч байна. Өмнө зогсоол ажиллуулж байсан зөвшөөрлгүй иргэд үйл ажиллагаа явуулах, тоног төхөөрөмжийг, суурь төхөөрөмжийг эвдэх. Мөн дээрээс нь авц зогсоол дотор ороод машины хөндлөн тавих. Эсвэл томт хэрэг оруулж ирээ тавих. Ийм зүйлүүд бас маш их байгаа. Тэгэхээр одоо энэ бүхний сайжруулахын тулд мэдээж дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжөөр бол энэ төхөөрөмж суулгаж болно. Гэхдээ бүх зүйлийг камераар давхар хинж хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой гэсэн дэлхийн банкны зөвлөмж бол гарсан байгаа. Тэгэхээр энэ зогсоолуудаар бас камерын системийг бид бүхэн илүү нэмж суурилуулна л гэсэн юм зорилттой байж ажиллаж байгаа. Мөн дэлхийн банкны төслийн хүрээнд зогсоолын удирдлагын төв авц замын хөдөлгөөний удирдлагуудаар бий болох юм. Тэгэхээр бүх зогсоолууд яг тэр автомашин зөв байрлуулж гин үү, буруу байрлуулж гин үү, энэ зөрчлөлийн хуулиар, захиргааны хуулиар бүгдээр хариуцлага тооцогдоод явна гэж ойлгож байна.